асуулт байгаамаа. Одоо энэ танхимд өнгөрсөн 3 жилийн туршид одоо хамуул дүүргээ сонгогдсон гишүүдийн үнэхээр одоо байнгын тавьдаг асуудал. Энэ асуудлыг ерөнхий сайд дээр, их хурлын дарга дээр, засгийн газрын кабинетийн бараг тал дээр нь байнга яриад жил болгол нэг шийдэл олдог. Өнөөдөр хүртэл хамуул дүүргийн 32 дугаар сургууль барилгын ажил нь эхэлдэг бай. 3000 орчим хүүхэдийн тохирж байна. Тэнд цэцэрлэг алга. Тэнд эмнэлгэн зориултын бус байранд байна. Ийм нөхцөлд одоо энэ жилийн хувьд төсвийн тодголтой шийдэл оллоо. Ингээ барилгын ажил эхэллээ гэсэн чинь дөнгөж сая одоо надад ирсэн мэдээгээр бол тэрийг бас зогсоочлоо гэж. Гэхдээ энэ одоо юу болоод байна? Энэ хүүхдүүд хизээ сургуультаа болох вэ? Энэ их хурлын бүрэн эрхийн хугацаанд одоо тэр 3000 хүүхэд сургуультаа болох ийм хувь заяа байна уугүй юу? Энийг нэг боловсролын сайд нэг хариулж өгмөр байна. Нөгөө талд нь энэ барилгын сайдаас асуумаар байна. Одоо хамуул дүүр дээр томоохон хорооллууд, том төслүүд, бизнесийн төслүүд гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар одоо босч байгаа ч би одоо босгоо төлөвлөж байгаа би. Энд бол маш их одоо улсын төсөв хөрөнгө одоо төсвөлдөд байна. Жишээ нь одоо шинэ яарам гэдэг том төсөл хэрэгжээд эхэлсэн байгаа. Тэгээ энэ төсөвд өнөөдөр хүртэл энэ жилийн төсөвд хичнээн төгрөг зарцуулагдав. Эх жил хичнээн төгрөг зарцуулагдах чинь. Эргээд одоо тэр яармагт байгаа тэр олон хороодын тэр олон иргэдийн тэр шаваарлсан үнэхээр одоо хашаандаа уурсан энэ олон жил тэнд газрын асуудлыг шийдэхгүй байсараад үнэхээр маш их одоо зовлон бэрхшээл хоригдлогчод байгаа шүү дээ. Тэнд амьдарч байгаа хүмүүст энэ хорооллууд босснороо ямар хөнгөлт байх вэ? Тэр хүмүүсийн асуудлыг шийдэх үгүй юу? Энэ талаар одоо дараа нь барьцсан хойноо тэгээд зөвхөн бизнес болгоод одоо ингээд та нар хамаа авахгүй гэдэг ингээд цаашаа аваа явуучих гэж байна уу? Эсвэл тэнд байгаа хүмүүсийн үнэхээр амьдралд тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх энэ бодлого багч гин үү гэдгийг барилгын сайд хариулж өгмөр байна л да. Та бүхэн санаж байгаа байх. 12 оны сонгуульд ардчилсан нам иргэн бүрийн газар өмчлийн асуудлыг шийднэ гэж том зорилттой орсон. Өнөөдрийн хүртэл энэ газрын хууль дээр гацаачхаад одоо энэ бидний өргөн байсан хуулийг бол хэлцэхгүй хойшлуулад байж байгаа. Гэхдээ энэ хооронд одоо нийслэлд болон бус газар өмчлүүлэх асуудал бол аливаар эрчимтэй явах талаар бол арга хэмжээнд авж байгаа. Гэхдээ иргэдийн бол үнэхээр хамгийн хүсэн хүлээж байгаа асуудал гэдэг нь ойлгомжтой байсан шүү дээ. Одоо та бүхэн сонгуулийн маргаашил одоо зөө ардсан нам ялсан юм чинь ингээд иргэд өөрснөө очиод тэр үнэхээр тэр зовлон бэрхшээлийн дунд очиод одоо шууд майхан атгаад эндээ бид амьдрья гэж одоо санал бодлоо илэрхийлжсэн шүү дээ. Тэрийг бид энэ чинь бол төлөвлөгөөтэй төсөвтэй ингээд явнаа. Энд бол томоохон сайхан орон сууцны хорооллууд босноо. Энд бол та бүхэн одоо шудраг зарчмаараа бол орноо. Та бүхний асуудал шийдэгдэнэ гэж амлалтсан шүү дээ. Тэгээ энэ амлалт хэвээрээ байна уугүй юу? Энийг барилгын сайд засгийн газар хариулж өгмөр байна. Энийг манай иргэд, манай сонгогчид, манай ард түмэн өнөөдөр энэ хариултыг шаардж байгаа. Газрын хуулиа хязээ оруулж ирэх юм. Газар өмчтийн хуулинд хязээ саналаа өгөх юм. Хязээ энийг хэрэгжүүлэх юм. Энэ бүрийн их дууслаа. Энэ бол аль нэг намын зорилт биш. Энэ бол Монгол улсын зорилт гэдгийг бол Монгол улсын ерөнхийлөгч гэсэн энэ хурлын танхимд бол илэрхийлж энэ хуулийг бол дэвшүүлэх тал дээр байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэгэхээр энэ тал дээр одоо маш тодорхой хариултыг өгмөр байна. Ерөөсөө тэнд нь бол ингээ бүхэл бүтэн одоо хороодод сургуульчгүй, цэцэрлэгчгүй, одоо эмнэлэгчгүй байж идэг. Энэ талд нь л одоо нэг одоо том ирээдүйн хорооллын дэд үсэд хамаг хөрөнгөө одоо хэдэн 100 тэрбумаар цацаад байдаг. Эн чинь ер нь тэгээ бодлогын хувьд бол бас уйлдах ёстой юм биш үү гэдгээ нэг бас давхар тодруулчмаар байна шүү дээ. Энэ дээр нэг хариулт авмаар байна.